тэгээд нэгийг хийе. Дуусчихсан үрдийг гараа өгөө. Дуусчихсан. За эдний баг дууссан байна. За одоо бүгдээрээ хийсэн ажлуудаа нэгтгэнд өгнө. За тэгэхээр энэ маань за энэ байна. Бид нар ямар зүйлсийг авсан бэ? Нимбэг, ходоод ним, сод, ундаа. За тэгэхээр нимбэг маань лакмусын хөх цаасыг ямар хөвгтэй болгох вэ? Тэгэхээр ямар өвчнөд вэ? За ингэж хийсэн бол зөв байх нэ тийм ээ. За ходоод ним. Лакмусын удаан цаасыг за ийм байх нэ. За одоо бүгдээрээ өөрсдийгөө буюу найзынхаа үнэлье. За тэгэхээр ажлынхаа унцыг тойруулаад явуулчих. Нэгээр нь тойруулаад за найзаа унцгий. За тэгээд доор нь үнэлгээ байгаа. За юу гэж юм? За бүгднгийн шахуу хийсэн байвал сайн хийсэн. За оролцсон тийм ээ. 2-3-ыг үйлсэн байвал оролцсон гэдэгтээ хиндэг тавиад явуулна. За тэгээд чадаагүй бол октыг чадаагүй гэж найзаараа үнэлжээр явуулна. Тэгээд энэ зөв даалгавраа хийж байгаа зөв болохоор за ингэж найзаа байна. За дууссан. За буцаан дараад авч. За сайн хийсэн хүүхдийн тоо гэж байна. Багш нарыдаа сайн хийсэн хүүхдийн тоо. За оролцсон хүүхдийн тоо хэд вэ? Хараа өгөөрэй. За огт чадаагүй хүүхдүүд байна уу? Ер нь бол оролдож хийсэн юм тийм ээ. За тэгвэл өнөөдөр өнгөрсөн хичээлүүдийг бүгдээрээ сэргэн санаад одоо энэ хичээлүүд маань бид
бидний дараагийн үзэх хичээлүүдтэй хэрхэн холбогдох вэ гэдэг талаар үзэх гэдэг тийм ээ. За одоо та нараа штэ энэ дэлгэц рүүгээ маш сайн анхааралтай хараарай. Бүгдээрээ нэг юу. За та нар нөгөө соосоо хүүгийн тухай юу мэдэх үү? Хохоо заавал зохиомж байгаа тийм. За тэрийг маш сайн анхааралтай хараарай. За соосоогүй юу гэж хэлсэн бэ? Соосоогүй яагаад өглөө хоол идснийхаа дараа шүдээ орой унтахаа өмнө заавал шүдээ угаагаарай гэж соосоогүй яагаад гэж хэлсэн бол за шүдэн цоорч хорхоод гэж юм уу? Юу хорхоод нь гэж шүдээ угаагаар гэж хэлсэн. За өөр санаа байна уу? Хэлээ. Осоо хэлээ. Өөрт нь тохиолдсон болохоор бусад хүмүүсд санаа тавиад өөрсдөө битээ өглөө хоол идснийхаа дараа нэг шүдээ угаахгүй байсан битээ байгаа. За яагаад шүдээ угаахгүй болохоор яах юм бол доо гэж хэлсэн бэ? За хоол идсний дараа тэгээд угаасаа шүдээ угаахгүй хорхоо чиний шүдийг өвтгөн гэж бусдад хэлсэн. Өнөөдөр бид нар юу хийх шүдээ оогоор угаахын хач тусыг үзэх юм тийм ээ. За тэгж хэлж байна.
оогоор угаахын ач тус гэдэг. За гарч гэж авч өгдөг. За тэгвэл соосоо хүн маань ингэж загсан байгаа даа шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ амны хүндийд тийм ээ үүссэн тэр бактери маань хооллох үед ямар бодис үүсдэг юм бол амны хүндийд саяны одоо хоол хоёр. За бактери. за ямар бодис үүсэх вэ? Хүчлэг бодис. За босоо. Яагаад Тэд нар нийлж удаж бодож яагаад ялцаж муудаа шүдийг цааш хүчлэг бодис үүсгэх. яасан? За танаа байна. Өөр санаа нь ямар бодисыг үүсгэх бол аманд одоо чихэр ундаа ихэр идсний дараа аманд ямар бодис үүсдэг бол та нар юу гэж бодож байна? За яагаад? За хоёрдугаар багаас гуравдугаар багаас танаар зөв таах хамгийн хаалт шиг юу гэж бодож байна? Абсолют. яагаад? Юу? За, өөр юм ч тайлбарлах бүгд юм уу? За. Сарны бодис. За яагаад? Нэг хаал эзний дараа юу нөгөө хаалны үлдэгдэл шүдэн дүлтэй тэгээ трийг угаахгүй байсараад тийм хүчлэг биш сүрлэг биш тиймэрхүү сарны бодис. За яг тийм та нар өмнөх хичээлүүдээр сүрлэг сарны бодистай үзсэн байгаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ соосоогийн хинтэд байгаа яагаад өглөө шүдээ заавал угаах хэрэгтэй яагаар гэдгийг хичээлийг өнөөдөр бид нар яах нь үзэх гээд тийм ээ. Тэгэхээр та нарын таамаглаж байгаа хүчлэг бодис үүсгэж болно эсвэл сүрлэг ч юм уу эсвэл сарны бодисын аль аль нь үсгийг бид нар өнөөдөр хичээлээр яах нь үзэх гээд тийм ээ. За тэгвэл одоо багшд нь та нар санаа дэвшүүлээрэй. За мэдээж соосоо маань юу идсэн? Чихэр ундаа идсэн тийм ээ. Тэгэхээр багш нь энэ ундаа бэлтгэсэн байгаа. Та нарт за мөн тэрийг юугаар угаагаараа гэдэг байгаа юм амны хүндийгөө шүдний оогоор угаагаад байгаараа гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар яах нь ундаа болон одоо шүдний оог ашиглаад энэ анги танхимдаа яах нь туршилтыг хийх нэ шүү дээ. За тэгвэл та нар ажлынхаа хуудсан дахь за ахын хоёрыг сая ярьсан тийм ээ. За ахын хоёр ахын бүрийг хэрэгтэй туршилтын төлөвлөгөө болгох. Туршилтын төлөвлөгөө. Туршилтын төлөвлөгөө. За өөрсдийнхөө бодлогоо ямар орчинтой ямар бодис үүсгэх гэдгийг бичнэ. ажлынхаа утсан дээр өөр өөрсдөө хийж байгаа бүгдээ багаараа ярилцаад туршлагынхаа төлөвлөлтийг ашиглаж хэлээ. Эндээс багш 1-р баг 2, 3, 4, 5, 6 гэдэг явж байгаа заяа. За хамгийн их 1-р баг тэгээр эхний хэсгийг хэлнэ. За дараа нь 2-р баг дараагийн хэсгийг төлөвлөлөө төлөвлөж хамгийн сүүлд
чинь хэлж шүү. Санаагаар гарна. Бүжиглэлтийн санаа. За нэгдсэн санаагаа багштай одоо хэлье. За нэгдүгээр багаас нэг хэлхөө. За санаагаа нэгтгэрэй. Нэгдүгээр багаас санаагаа нэгтгэрэй. За нэгдүгээр багийн хэлээ. За нэгдүгээр багийн 3 гишүүн. За баг тус бүрийн 3 гишүүн буюу голын гишүүн нь туршлагын төлөвлөлтийн санаа багштай хэлээрэй шаа өгчтэй. За. Манай багийн За одоо бидний яхстай дээ. Сарсан нэмээ. За. манай багийн нэгдүгээр унданда универсал инкотродор. За нэгдүгээр нь За унданда универсал инкотродор нэмээ. За сайн байна. За дараагийн 2 багийн 3 гишүүн. Дараагийн нь яах вэ? За дараагийн төлөвлөлт нь. За босоо. Багаараа явуулж байгаа. Юу авч байгаа те? Авч байгаа те. За одоо яах вэ? Андаа универсал инкотродор. За мөн үү? За 3 гишүүн. За одоо дараагийн ундаа болон холх юм уу? За энэ болохоор бүтсэн мэт. Энийг 3 нь яах вэ? За. Бүшти чамч бид нар яах вэ? Тэгээд үргэлж байгаа. Ажиглах юм уу? За ундаа универсал индикатор дүүрнэ. Босгоо. За дараа нь шүтнийхээ хоод универсал индикатор дүүрээд ажиглах юм байна тийм ээ.
Мөн үү? За, дараа нь энэ хоёроо холиод универсал индикатораа дахиад яах нь үү? Үзсэн тийм ээ. За, тэгээд дараа мэдээж туршилт хийж байгаа юм чи яах вэ? Ажиглана. За, тэгээд ажигласныхаа дараа дүгнэлтийг за, ингээд туршилт хийж боломжтой байна уу? Болж байна уу? За, тэгэхээр багш нь өнөөдрийнхөө хичээл дээр авчирсан байгаа. За, багийн 4-р гишүүн гараад өөрсдийнхөө туршилтанд хэрэглэгдэх материалуудаа аваад туршилтаа хийнэ. За, ундаагаар нь багш нь энэ спрайт хандаг авсан байгаа шүү, тийм ээ. За, юу гахад та нар одоо мэдэж байгаа шүү. За, одоо бид нар юу хийх вэ? Туршилтаа гүйцэтгэх байна, тийм ээ? За, туршилтаа гүйцэтгэлээ. За, одоо тэгээд яах нь вэ? Тэр өөрсдийнхөө гаргасан төлөвлөлтийн дагуу туршилтаа гүйцэтгэлээ. За, тэгээд багаараа ярьсан.
야, 넘어가. 자, 어떤 목소리 앞으로 누르기. 자, 말고 또 써. За тэг хийсэн материалуудаа өөрсдийнхөө аргаанхаа ханамж наачин. За одоо хийсэн зүйлсээ хамдаа наач. Хамдаа наач.
За одоо бүгдээрээ туршлагынхаа үр дүнуудыг нэгтгэж харъя. Туршлагынхаа үр дүнуудыг нэгтгэж харъя. За наа. За нэгдүгээр багийн хэмжээ наасан мэй тийм ээ. За одоо бүгдээр нэг хийсэн зүйлсийг харъя. За төчийн онд өгсөн өмнө. За бүгд ямар вэ? Ногоон. За ногоон өгсөн учраас түрүүнийхээ бид нар универсал индикатор ашиглаад уусамлынхаа юуг таних ёстой, орчныг мэдэх ёстой тийм ээ. За ногоон өнгөтэй байгаа учраас энэ ямар орчинтай байна? Суйрлаг орчинтай тийм ээ. Суйрлаг. За суйрлаг. За тэр нэг дөрөвдүгээр баг дээр яараа танаа бат шүтээ явуулчих гэж үзсэн бэ. Универсал индикаторт ногоон өнгө өгч энэ ямар орчинтай үзэж байгаа вэ? Суйрлаг шүү. Ингээд алдсан мэн тийм нэрээ суйрлаг. За энийг хийгээд алдсан байна. За ундаан дээр хүн улбар шар. Энэ ямар орчин гэж итгэж байна? Сар. Тод улаан өмсөөр байгаа гэвэл хүчтэй. Тэр ундаа ямар орчинтай байх нь вэ? Хүчтэй. Ямар орчинтай байх нь вэ? Хүчтэй. Тэгвэл шүдний оо суйрлаг. За энэ хоёр хосны дараа тийм ээ хосны дараа ямар өнгөтэй болсон? За чигэн ног. За энэ шар. За шар. Тэд ямар ногоо юм? Цайвар ногоо. За ямар вэ? За шар цайвар ногоо холдсон бэ тийм ээ? Үдэг ногоо. За ногоо. Шар ногоо болоод ичиж чанар яг өмнө нь ялагдж байгаа учраас саармаг гэсэн юм тийм ээ? Яа. За тэгвэл одоо бүгдээрээ багуудыг хийсэн үр дүнгуудууд ерөнхийдөө яаж вэ? Таарч гинэ үү? Таарч гинэ. За одоо тэгвэл бүгдээрээ өөрсдийнхээ хийсэн зүйлсийг шалгаж үзцгээе. За чихэр ундаа ялгаагүй тийм ээ? За ий болсон байна. За одоо шүтний яа. Ийм өнгөтэй тийм ээ? Бараанд бол болоод ирвэл эний үлээ суйрлаг. За холчлоо. Холсны дараа ийм өнгө үтсэн. За ийм өнгө гарсан уу? За гарсан тийм ээ зарим. За зарим нь цайвар ногоон гарсан байна. За тэгэхээр одоо бүгдээрээ танараас асуулт асуух гэдэг шүү дээ. Шүдний оон дээр ундааг нэмэхэд ямар үзэгдэл явагдсан бэ? Саармагчих үзэгдэл. За эндээс эргэлзэж байгаа хүмүүс байна уу? Өнөөдрийн хичээлээс асуух зүйл байна уу? Туршилтын бүгдээрээ яг ижил гарсан байна уу? Гарсан. Санаа явуулсан байх тийм ээ? Маш сайн явуулсан байна. За тэгвэл бид нар соосоо хүү яагаад хоолоо идснийхаа дараа унтахынхаа өмнө яагаад заавал шүдээ угаагаар гэж хэлсэн бэ? За одоо хин хэлэх үү? За. Яг гэвэл хүмүүсийн эзэн хоол ундныхан өдрөлүүд нь харилцаад суйрлаг байц үсээ тэгээд харханы шүдийг нэгдэж суйрлаг үсгээр үү? хүчлэг байц. За тэгээд шүдэн цаа. Тэрийг тэгээд оогоор угаах яах вэ? Саармжаа тэгээд саармжаа нөгөө хоноод өөр нэмж бүгдэд байна уу? За тэгвэл нөгөө нэг бидний амны хүндийг байгаа ням бактериуд бидний хоол хүнсний үлдэгдлээр тооцохоор ямар бодис үүсдэг юм бэ? Хүчилэг. Хүчилэг. Тэгэхээр өөртөө та нар анх таамагласан шүү дээ тийм ээ? Хүчилэг гэж бодсон хүүхдүүд маань болохоор ямар вэ? Зөв таамагласан байна тийм ээ? За энийг
батлахын тулд бид нар яасан? Туршилт хийсэн. За тэгвэл саармжих үзэг гэдэг маань юу хэлж байна гэхээр хүчлэг уусмал дээр өөрөөр хэлбэл суйрлаг бодисыг нэмэхэд саармаг бодис үүсгийг л ямар үзэгдэл гэдэг юм? Саармжих үзэгдэл. Тэгэхээр саар альва юм маань саармаг байж ижил бидний бие махбод яах нь эрүүл байна гэсэн үг байна шүү дээ. Тийм эрүүл байна. За тэгвэл саармагч гурвлыг маш ахуй амьдралд маш өргөнөөр хэрэглэдэг. За одоо бүгдээрээ нэг хитэн дасгал ажиллая. За энэ бүгдээрээ хий. За уншиж байгаа хийгээрэй. За хүчлийн бороо гэж сонсч байсан уу? За сонсч байсан тийм ээ. За ингэж үүсдэг юм хүчлийн бороо ордог байна. За энийг хэрхэн саармагжуулах вэ? Ямар бодис нэмж өгөх вэ гэсэн үг байна. За суйрлаг бодис гэж байгаа нь гараа өргөдөө. За сайн байна. За одоо цааш явъя бүгдээ. Сайн байна. Бүх зүйл хэлсэн байна. За хүний одоод бол юу ялгаруулж яадаг гэж байна? Ийм хүчтэй. За тэгвэл ходоодны юм ямар орчинтой байх вэ? За суйрлаг гэж байгаа нь гараа өргөдөө. Суйрлаг биш гэж байгаа үг байна уу? За бүх суйрлаг гэсэн үү? За тэгвэл дараагийнх нь явъя бүгдээрээ. За бүгдээрээ сайн асууж дараагийнх нь яваад шүү дээ. За За зарим курс маш хүчлэг байдаг тийм ээ. Ургамал ургаж чаддаг вэ. За курс нь шохоо буюу энэ. Өөрөөр хэлбэл нөгөө юу яадаг штэ модыг бас нэг шохоодчдаг штэ хавар болоод ирэхээр тийм ээ. За тэрнийтэй ижил ойролцоо байна гэсэн. За энэ ямар үзэгдэл вэ гэж юм. За энэ хамгийн ухаан. За ямар үзэгдэл вэ? Яа тэгвэл хүчлэг хөлтэй сэрлэг юу гэж кальциж өгч байгаа саарч. Тэр урагшийн цаанаар нөлөөлөх үү? За бүгд гэж бодсон уу сая? За тэгвэл одоо бидний үзэх өнөөдрийн хичээлийн маань гол санаа бол ямар вэ? Энэ байсан биз шүү дээ тийм ээ. За ажлынхаа уудсны ард талд нь тодорхойлох юм. Багшийнхаа тарааж өгсөн цаасан дээр өнөөдрийн хичээлээр бид нар юуны талаар үзсэн бэ? Юу ойлгож авсан бэ гэхэд дараа одоо хичээл энэ багшийнхаа миний бидний ахиц амжилтын бидний ахиц амжилтыг бид наагаад гаргаж нэрээ бичиж заасан. За тэгээд гэрийн даатгавраа За заасан дээрээ өнөөдрийн хичээлээр юу хийж авах гэж бичнэ өөрөө. Юу хийж авсан бэ? За нэг л өгүүлбэрээр бичихтэй юу хийж авсан бэ? Соосоогүй яагаад ингэж зөвлөсөн? За бичсэн үг байна уу?
За нэг хүүхэд бичсэн хамгийн түрүүний хүүхдээс нэг хүүхдээс асууя. За. Чихэг бас үлэг бодсыг хэлээ сармж үзүүлсэн. Хас. За одоо тийш наагаад гэрийнхаа даалгаврыг тэмдэглэж аваад бүгд юм бичээ. За. Нэрвч. За. За нэг хичээл дэвтэртэй оролцсон бүгдээ маш их баярлалаа. Сайн байна уу те? 2-ын